За та бүгдээрэнд нь 2026 оны мэндийг хүргэе. Тэгээд би тэгэд хамтдаа 2026 оныхоо дэвтрүүдийг та бүгдэд танилцуулах бичлэгийг хийхэд бэлэн боллоо. Тэгээ энэ жил бол ерөнхийдөө ярийн сэдв нь Hawaii Journal гэдгээс ер нь л эхлэе. Тэгээ би тэгэд бас яг одоо л 3 дахь жилдээ Momentum дэвтрийг гаргаж байна. Тэгээд яг энэ үед одоо бусдын туршлага болоод өөрсдийнхөө яг энэ дэвтрээ хэрхэн журнал хийснээ танилцуулъя. За Санчка. За энэ жил бол ингээд дотор хавцсандаа гоё нөгөө манай өглөөний мантра үгсийг дотор хавцсандаа оруулсан баа тий. Энэ өглөөний мантра гэдэг нь болохоор ерөнхийдөө өглөө болгон сэрэгтэй өөрийнхөө өдрийн нөгөө энергийг ямар байхыг шийдэх тий. Өөртөө дандаа сайн сайхан үгсийг сануулах юм үгс байгаа. Энэ өглөөний мантра үгсийга дотор хавцсан дээрээ бид нэр үндэсний бичгээрээ бичээд оруулчихсан байгаа. За тэгэхээр ер нь бол дэвтрээ нэгтээ хөтлөхдөө дандаа энэ амьдралын болон өглөөний мантра үгсчгээд ийм сайн сайхан энергитэйгээр дэвтрээ хөтлөж эхлэесэй гэдэг утгаар энэ эерэг бодол мөрөөдлийн амьдралын манифест гэсэн хэсгүүдийг оруулж өгдөг тийм. За тэгээд ер нь бол дэвтрээ эхлэхдээ энэ өмнөх оны эргэцүүлэл буюу энэ жилийн эргэцүүлэл гэсэн хуудасаа хийгээд эхлүүл өмнөх онд би ер нь юуг сайн хийж, юуг дутуу хийсэн байна. Одоо би юугаа сайжруулах хэрэгтэй гэдэг хэсгээ хараад нөгөө дотроо бодоод ирэхээр жилийн зэрэгцүүлэл хуудасаасаа ер нь бол дараа онд хиймээр байгаа зүйлсээ гаргаад ирнэ гэсэн үг тийм ээ. За тэгээд одоо бас яг ингээд нөгөө дэвтэр нь тухайн оноо эхлүүлэхдээ ер нь бол ингээд тухайн оныхоо зөвхөн зорилго гэхээс илүүтэй ер нь одоо би амьдралынхаа одоо миний өөрийн үнэлэмжтэй яг энэний уртл дээр бол бид нарт тэгээд миний эрхэм чанарууд болон өөрийн үнэлэмж гэдэг ийм хоёр хэсэг байдаг те. Яг энэ хэсэг дээрээ өөрийнхөө эрхэм чанаруудыг өөртөө сануулад өөртөө нэг апдейт гэж өөрийнхөө одоо эрхцүүлэмжийг үнэлэмжийг хийснийхээ дараачаар яг одоо ингэ нэг амьдралын зорилгоо яг мөрөөдлийн самбар шигээ хийгээд за тэгээд одоо энэ амьдралдаа зорж байгаа зүйлүүдээсээ ер нь 2026 онд яг би яг ингээд аль алийг амжуулах болох вэ гэдэг энэ 2026 оныхоо одоо зорилгыг гаргуул зохилтой байдаг. Гэт бид энэ 2026 оны болон амьдралын зорилгоудаа яг ийм мөрөөдлийн самбар хийхэд тохиромжтой хэлбэрээр гаргаж өгсөн байгаа. Тийм. Тэгэхээр ер нь амьдралын зорилго хуудас 2026 оны зорилго гэдэг ерөнхийдөө хүн заавал нэг ажил карьерийн зорилго ч юм уу тийм эсвэл нэг хобби сонирхлоо хөдөлгөөгөр яг одоо ингээд 6 тэнцвэртэй буюу ажил хэрэг, эрүүл мэнд, гоо сайхан тий одоо энэ гэр бүл, хувийн өөрийн хүний хөгжил, мөнгө санхүү, хобби гэдэг ингээд 6 талбар тэнцвэртэй хуваарласнаар нөгөө burnout буюу хийх ажилд төвлөрөхгүй байх эсвэл нөгөө ажлаа мартаад хийх хоббигоо хөгжүүлэх ч юм уу тий ингээд нөгөө тэнцвэрээ алдахгүйгээр хуваарлахын тулд 6 тусдаа хэсэгтэй байгаад энэ хэсэг маань 26 оны зорилгоо гаргасныхаа дараа сарын зорилгоудаа гаргахад ч гэсэн яг сар болгон дээр бид нар дээр энэ нөгөө 6 талбараа сар бүр дээр нь гаргаж өгч идэг тийм ээ. За тэгээ сарын хамгийн чухал зүйл болохоор одоо энэ дадал зуршил мөрдөх хэсэг буюу habit tracker хуудас ба тийм энийг яагаад 7 хоногийнх нь өрн дээр биш сарынхны хуудсан дээр хийдэг вэ гэдгийг ч гэсэн мөн одоо ингээд хүн ингээд 7 хоногт ингээд 7 хоногийн нэг өдрийг ямар нэг юмд алдлаа гэж бодоход яг 2 өдөр алдлаа гэхэд сар 4 5 алдаад ер нь ингээд тогтмол дэглэн болж чадахгүй байгаа нь харилцагддаг учраас сараар нь ингээд өөртөө сулаачлаа мөрдөх юм тий 30 хоногоос яг хэдийн хийж хэдийн алдаж вэ гэдэг нь энэ дээр харагддаг учраас сарын эхний хуудсууд дээр дандаа энэ дадал зуршлаа мөшгөх хэсэг нь байж байгаа гэсэн. Тэгээд 7 хоног дээр болохоор бид нэр энэ дээр зөвхөн ийм ажил таскууд цагийн дарааллын дагуу одоо манай дэвтрийн хамгийн гол онцлог тий төлөвлөгч дэвтрүүд ихэвчлэн ингээд 7 хоног нь нэгт хоёр дахь гээд ингээд өглөөнөөс орой болол ингээд цаг заацсан юм урт нарийнхан хуурдаг байдаг бол манайх болохоор ингээд тусдаа ийм талбарууд буюу энэ дээр та зөвхөн ажлуудаа бичиж болно. Эсвэл өдрийн тэмдэглэл маягаар хөтлж болно гэх ер нь нөгөө зурж будаад хийсэн ч гэсэн хангалттай зай талбайтай ер нь бусад дэвтрүүдээс арай жоохон том талбайтай гэдгээр илүү давааталтай тий. Тэгэхээр энийг бол хувь хүн болгон өөрийнхөө онцлог тохируулаа. За эсвэл ингээд зарим өдөр үнэхээр бичих яг үнэхээр цагуу байж байгаа бичих юм болтгүй уууд гардаг. Тэгвэл дээр болохоор зүгээр тухайн өдрийн хамарсан намын хэсэг ч юм уу ингээд юу ч бичих боломжтой байдлаар өдрийн хуваарлтыг юм гаргасан байгаа. За тэгээд мэдээч хэрэг одоо нэг манай дэвтрийн гол онцлог бол яг ингээд жилийн эхнээс ахуулаад он сараад бүгднийг яг ингээд нэг зоочсон байдаг. Тэгээд зарим хүмүүс асуудаг шүү дээ. Энэ дээр ингээд одоо он сарыг гаргаач вэ? Тэгвэл айгу
урт хэрэглэгдэх юм шүү ч юм уу тийм саналаад хийдэг. Тэгээд яг нөгөө төлөөлөгч дэвтрийн маань бас нэг онцлог нь таны амьдралыг юм зорилготой хүрэхэд чинь цэгцтэй байлгахад нөлөөлөх гэдэг байна шүү дээ. Тэгээд яг энэ одоо өдөр тутмынхын дугаарлалт болоод сартаа ингээд өөрийнхөө дадал зуршлыг тракер дах боломжтой энэ хуудасуудаараа болохоор яг хүн өөртөө яг тэр зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй цэгцийг амьдралд нь аюул сан суулгаж өгдөг байдаг. Тийм. Ер нь бол ингээ өмнө хэрэглэжсэн нэвтрүүд дээр ан дэйтэй төлбөр буюу одоо заавал оны эхнээс хизээл бол хизээ өгөх боломжтой гэдэг боловч тэр ерөнхийдөө ингээд маш их цагийг авдаг. Одоо чинь энэ ингээд сар болгоны хэсэг дээр өдрүүдэд тавиал тий 7 хоногийн хуудсууд дээр авч иж ингэж өдрүүдийг бичиж тахад нь амар их цагийг авдаг. Тэгэхээр ер нь бол бид нэр ингээд нөгөө цагаа зөв зүйлдэд зарцуулах гэдэг байна шүү дээ. Тэгэхээр цаг хэмндэг болохоор ингээд өдөр бүрээ тавьсан ядчил ингээд хүн за энэ сар ингээд 2-7 хоног бичиж амжсангүй. Тэгэхээр одоо нэг хүмүүсээ бичихгүй за дараа сар бичиж гэдэг юм ингэж нөгөө хойшин тавих юмыг хойшин тавиулахгүйгээр тий яг тухай бүрт нь хийгээд ингээд бүх өдрүүд нь тодорхой байгаад ирэхээр хүн илүү юм сахилга баттайгаа журнал хийхэд таалагдаг байна тий. За тэгээд яг хэсэг дээр бол энэ хэсэг дээр болохоор за ингээд сарын тодорхой ажлуудаа болохоор ингээ өдөр дээр бичиж болно. Эсвэл өдөр нь тодорхойгүйгээр за одоо би нэг сард хийндэ гэсэн ажил өдөр нь тодорхойгүй байвал бичиж болно. За тэгээ бид нар болохоор сар болгоны эхэнд ийм ямар нэгэн нийтлэлүүдийн QR код дээрээ сар болгоо оруулаад явдаг. Тэгэхээр ер нь бас ууших хэрэгцээг бас энд хангаж байгаа тийм ээ. Тийм тэгээд яг юм төлөвлөх болон тэмдэглэх дэвтрийн хамгийн гол давуу тал бол хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд аюул сайнаар нөлөөлдөг. Тэгээд яг одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд одоо юм цэгцтэй байдал нь болоод өөрөө чинь нэг тэмдэглэх хөтлөж байгаа энэ одоо нэг дадал зуршлууд нь таныг яг ингээд одоо өөрийгөө уудлаад өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулж байгаа бас нэг төрлийн хэлбэр байж байдаг. За тэгээд түрүүний нөгөө жилийн эрхцүүллийн хуудас ихэд бид нэр ингээд өмнөх жилээ санахаар хүн ер нь ингээд хит онцгой тий. Нэг бол амар муу дурсамжийг, нэг бол бүр юм сэтгэл хөдлөсөн онцгой үедийг л санаад бахаас ингээд нөгөө жирийн амьдрал байдаг. Яг нэг жирийн өдрөөдөл хүний амьдралыг бүтээдэг штеп. Тэрийгээ санахгүй байгаад хахаар ингээд сар болгоны эцэст бид нэр ингээд нөгөө тухайн сарын онцлог үйл явдлууд, баяр талархлын үеэс ингээд юм сараад өгнөх хуудастай. Энийг ингээд сарын эцэст өмнөх одоо 7 хоногийн хуудсууд дээрээс ингэж харж байгаа тий. Тухайн өдрийн онцлог юмнуудыг бичээ өнгөрөөцөн байж байвал энэ хуудсуудаас харж байгаа сард нэг удаад өгөн чинь. Тэгээд жилийн эцсийн эрхцүүлэх хэрэгтэй. Сар болгоныхоо энэ дүгнсэн хуудсуудаас харахаар тухайн жилээ дүгнэх илүү амархан байдаг тийм ээ. За манай дэвтрийн эрүүл мэндийн хянах хадгаламжийн гэсэн хуудсууд ба тий. Энэ эрүүл мэндийн хянах хуудас болохоор бид нэр өөрсдөө одоо ингэж хийгээд урьдчилан сэргийлэх үзлэг буюу те эрүүл мэндийн урьдаас өвтгөөс өмнө хянаж явахын ач холбогдлыг дээлүү гаргахыг зорддог тийм. За энэ хэсэгтээ болохоор хамгийн ихэнд нь биеийн хэвэнжийн цусны даралт одоо тогтмол байдаг. Цусны тогтмол даралтаа ингээд энэ хэсэгтэр сард 1 сард 2 сард ингээд сард нэг удаа ядаж цусны даралтаа биеийн жингээ хянаад байгаасаа гэдэг үднээс энэ хэсэг байдаг. За тэгээд тэрний дараа нүд шүдний эрүүл мэндийг хүн үнэхээр өвдөөгүй байлаа ч гэсэн заавал 6 сар тутамдаа нэг эмч дээр очиод нүд шүдээ шалгуулаа тий. Тэгээ мөн ер нь одоо бид нарт ингэ тогтмол хэрэгцээтэй байгаа урьдчилан сэргийлэх үзэлгөө за цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгдөг ч юм уу. Урьдчилан сэргийлэх үзэлгүүдэд хамрагдах хэсэг нь энэ. Энэ одоо 2025 онд энэ хуудсыг бол бид хоёр хамгийн их сайн ашигласан тийм ээ. За тэгээд бас угаасаа ингэ нэг бид ч гэсэн харж штэ оны сүүлээр бол аюу юм залуу хүмүүсийн гинтийн байдлаар алдах одоо харамсалтай тохиолдод аюу хаадаг штэ. Яг тэрнээс урьдчилт сэргийлж чадах зүйлийг жилийнхэнд өөртөө хийгээд эсвэл өөртөө ингээд ремайндер болгоод үлдээчихвэл одоо илүү хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг одоо энэ дэвтэр чинь төрөөнийс нь дахиад энэ цэгцтэй байдал уриалгах гэдэг. Тэгээд таны тэр цэгц чинь одоо сэтгэл зүйн эрүүл мэнд дээр байхаасаа гадна өөрөө чинь бас энэ эрүүл мэнд дээр дахиад ингээд хошоо залуучлаа таны санхүү мөнгөн дээр ч гэсэн цэгцтэй байх байдал дээр чинь аюу сайн нөлөөлж өгөх үед ийм хадгаламжийн тракерыг бас хийж өгч байгаа. Тэгээд мэдээж хэрэг одоо хүний санхүүгийн сахилга бат дээр зөвхөн одоо зарлага менежменттэй хянаад ингээд тэдийг зарлаа, ийм юм зарлаа гэд ингээд тэрийгэ бүртгэхээсээ гадна яг ийм зорилготой хадгаламжуудыг өөртөө үүсгэж чадах юм бол энэ бол яг ингээд таны дахиад өөр бусад зүйлүүд чинь нөлөөлөх үед сайн зорилгод чинь хэрэгтэй ийм хуудас байдаг шүү. Тэгээ бид хэд бол энэ дээр яг ийм 6 төрлийн дансны зорилгыг болон дансыг тавиад тэгээд одоо энд нь ингээд дахиад ийм 12 нүдтэй. Тэгээ яг энэ дээр яг нэг сар болгондоо хийж байгаа хоримтлуулж байгаа мөнгнүүдээ нэг талд нь ингээд одоо тэдийг хийн гэсэн бол тэдийг хийгээч юм эсвэл тухайн сарда хийсэн мөнгөн дүнгээ хийгээд одоо яг жилийн эцэст нь нийт дүнгээ тавьдаг байдлаар энэ хуудсыг зохион байгуулж өгсөн байгаа.
Тийм ер нь тэгээ санхүүгээ удирдах төлөвлөх тий хүн ер нь яа санхүү бүтээл хийдэг анхээр ер нь бол санхүүгийн эрхчлөө буюу нэг хадгаламжийг л үүсгэх гэдэг байгаа шүү дээ хамгийн чухал нь тий. Тэгэхээр хүн ер нь хэдийг олснараа биш хэдийг зарцуулснараа биш хэдийг хадгалснараа санхүүгийн эрхчлөө нөрдөг гэдэг учраас хадгаламжийн хуудсыг ингэж за тэгээ ер нь нөгөө хадгаламжийн нэг бүхэл байгаад тахаар илүү их эрсдэлтэй тий нэг хэрэгцээ гарахаар нөгөө хадгаламжаа цуцлаа авчдаг ч юм. Тийм учраас аль болох нөгөө олон зорилгодоо хувааж даснуудыг үсгвэл илүү нөгөө тууштай хадгалах үйлдэлтэй байдаг тийм. За тэгээд жилийн сарын хуудсууд бол ерөнхийдөө адилхан явж байгаа. Манай одоо моментум дэвтрийн хамгийн чухал буюу бусад дэвтрүүдээс онцлогтой байдаг хэсэг болохоор бид нэр manifestation journal гэдэг manifest гэдэг хэсгийг бүх дэвтрүүдэд жил болгон оруулж өгдөг тийм ээ. За энийгээ бид нар яаж хийдэг вэ гэхээр ерөнхийдөө хүн ер нь хизээч ингэж өөртөө манифест хийх боломжтой. Гэхдээ одоо шинэ сар тэргэл сарны үеэр буюу одоо шинэ сарнд хүслээ шивнэх, тэргэл сарнд одоо байгаа зүйлтэй талархах гэсэн юм одоо зуршлыг илүү илвшүүлэх гэдэг хичээж байгаа тийм ээ. Тэгэхээр за энэ ингээд 2026 оны туршид шинэ сар болон тэргэл сар хизээ гарах нь энэ дээр ингээд заагаад өчгсөн. Энэ өдрүүд юм уу одоо зөвхөн энэ хэсэг лүүгээ орж санахгүй тулд 7 хоног буюу сарын хэсгүүд дээр ч гэсэн ингээд за өнөөдөр нөгөө манифест хийх ёстой шинэ сартай өдөр тэргэл сартай шинэ сартай өдрүүд нь энд байж байгаа гэдгийг ингээд ер нь заагаад өчгсөн тий 7 хоног ч гэсэн ингээд яг тухайн өдрөө байж байгаа ингээд танд ерөөсөн мартуулахгүйгээр бүх хэсэг дээр нь ингээд энэ тэмдэглэгээнүүдийг хийгээд өчгсөн байгаа. За тэгээд тэр өдөрт нь чухам юу хийхийг нь бас энэ дээр нь дэлгэрэнгүй тайлбарлаад өчгсөн тийм ээ. За манифест гэдэг нь яг юу юм бид нэр юу хийх гэдэг аа энэ тэгвэл шинэ сар болон тэргэл сарнаар яг юу юуг нь хийх юм гэдгийг өчгсөн тайлбарлаад өчгсөн байгаа. Тэгээ энэ дээр ерөнхийдөө өөрийнхөө манифест жагсаалтыг гаргаад шинэ сар тэргэл сарнаар хүслийг бичих хэсэг нь байж байгаа. Өнгөрсөн жилийнхээ одоо гэдэг нэг манифестыг харж авах бид хэдэн эхлэлдээ манифест жагсаалтай. Тэгээ мэдээч хэрэг одоо гэл одоо нэг хүсэл болвол одоо өнгөрсөн жилийн онцлогоос харж байхад ингээд хүсдэг нь нэлээд багассан байсан. Тэгээ эсэргээрээ бас ингээд одоо амьдрал талархаад авах тусам илүү их одоо ингээд нэг сэтгэл зүй яриж гэсэн ингээд дүүрэл айгуу гоё байгаад байдаг тийм. За тэгээ хамгийн ард нь ингээд нэг чөлөөт хац буюу цэгтэй та өөрийнхөө өдөр тутмын тэмдэглэлийг бичиж болно эсвэл зурж боддог ч юм уу ямар ч байдлаар ашиглах боломжтой юм 20 нүүр хэсэг байгаа. За тэгээ ер нь манай хатуу хацтай дэвтрүүдийн арт талд мөн стикер хийх боломжтой юм халаас байдаг. Хатуу буюу одоо энэ даван хөх болон улаан дэвтрүүд дээр юм халаас манай хэлтер байгаа. За тэгээ бид хэд энэ жил болохоор одоо ингээд нөгөө 3 дахь жилээ гаргаж байгаа гэсэн шүү дээ. Энэ жилийн маань ингээд ерөөхдөө жил болгон бол бид хэд энэ манифесто гэдэг энэ лайнаа бол ингээд гаргаж байгаа. Ерөөхдөө юм манифесттайгаа холбоотой, од эрхстэйгээ холбоотой ийм цувралуудыг болол ингээд жил болгон жил болгон гаргаж байгаа. Тэгээ энэ жилийн маань онцлогуд бол та хэд ингээд харж байгаачлан манай манифесто дээр бол ийм далайн давлгаа зурагдсан байгаа. Тэгээ бид энэ жил бол ихээ бүх дэвтрүүдийг ерөөхдөө ийм далайтай холбоотой дэм хийсэн байгаа. Сэдвчлэн юу гэсэн байгаа. Тэгээд манифесто маань бол бүр яг юм амьдралын ямар ч давлгаанд гоё юм төсвөртэй өөрийнхөө одоо юм зорилгод үнэнч байхыг ер нь бол ингээд сануулгын зэрэгцээ бас дахиад ингээд манай сэнчэр маань энэ дэр бол юм хос хоёрыг зурсан байдгийг. Энэ бол ингээд яг юм хосоороо гоё юм амьдралын давлгаанд хамтдаа сэлээ зорилго мөрөглөө биелүүлээрэ гэдэг ийм агуулгатай. Тэгээ ийм энийг бол юм манифесто гэж байгаа. Тэгээ манай манифесто бол энэ жил бас ийм одоо зөөлөн арьсан хавцтай байхаасаа гадна ийм хатуу тий дааван бол буюу хатуу хавцтай. За тэгээ далайн хэсэг дээр одоо манай далайн эргийн торгон элс болсон энэ сирена маань бас юм зөөлөн хавцтай. Зөөлөн хавцтай гэдэг нь болохоор ингээд нэг одоо юм уян буюу ингээд нуурах боломжтой тий ийм хавцыг хэлж байгаа. Тэгээд одоо энэ сэргэн маань болохоор англиар ер нь бол амгалан гэдэг утгатай тий. Тэгээд яг тэр ингээд одоо нөгөө далайн торгон шаргал элсэн дээр алхангаа ингээд амьдралаас аз жаргалыг амар тайвныг мэдэрч байгаатай яг тэр мөчүүд нь ингээд таны амьдралд илүү олон байгаасай амгалан байгаасай гэдгийг бэлэгдэж ер нь бол энэ сэргийн дэвтрийг сэргийн гэж нэрлсэн. За тэгээ энэ бол яг юм нөгөө нэг далайн шүр мэт улаан дэвтэр Scarlet гэдэг нэртэй. Тэгээд яг юм амьдралын
огшимыг хүртээд өөрөө яг одоо нэг cherry on the top гэж ярьдаг шүү дээ. Чи одоо хамгийн баяр ёслолтой мөчүүдийн хамгийн оргилын шүү гэдэг мэдрэмжийг ингээ өгөх зорилготой. Тэгээ яг cherry on the top байгаасаа гэдэг хүслийг бэлэгдсэн энэ далайн шүр мэт улаан Scarlet гэдэг энэ дэвтэр байгаа. За ингээд энэ жил бол ийм дэвтрийн бэлэгдлийг тэгээ мэдээч хэрэг дэвтрийн ингээд нэг агуулга дээр байгаа одоо дэвтрийг бэлэгдэж хийж байгаа энэ хавцсны өнгө бол ингээд бүтэн жилийн турш таны амьдралд яг тэр зүйлийг урин дуудах гэдэг ийм агуулгатай учраас одоо ингээд сонгож байгаа дэвтрийг чи хавтас болол ингээд амьдралд чинь бас яг ингээд тухайн тэр сайн сайхан зүйлийг бас ингээд дуудаж байгаа юм шүү те. За ингээд 3 дахь жилдээ моментумтай хамт байгаа хэрэглэгчдээ маш их баярлалаа. Ингээд таны дэвтэр дээрээ бичсэн нэлээд хүсэл болгоно биелж яхалтгүй. Тэгээ бид хэд бас яг манай дэвтэр бол ингээд очихдоо яг бэлэг мэт юм гоё хатуу хайрцагтайгаа очдог. Тэгээд ийм хатуу хайрцагтанда стикер ил загтлын хуудас. За тэгээ 2 төрлийн стикер цаас. За тэгээд дэвтэр нь мөн моментум нэрийн маш гоё үзэгтэйгээ хамт очтгоо.